Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацаатай хөнгөлөлтөө зээл олгох төслийг сонгож шалгаруулах журам шинжлэгдэн батлагдлаа. Төсөл сонгож шалгаруулалтад жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 6 дахь хэсэгт заасан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээтэй иргэн аж ахуй нэгж хамрагдана. Төсөл хүлээн авахаас ухаанлын 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Төслийг ухаанлын 14 хоногийн турш хүлээн авах буюу нийтдээ 24-өөс дээш хоногийн хугацаанд төсөл боловсруулах, төслөө бэлтгэх боломжийг төсөл эрүүлэгчид олгож байгаа болно. Төсөл тавигдах шаардлага төслийн иж бүрдлийг шалгана. Төслийн судалгаа, наривчлсан судалгаа хийн. Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд орох. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулна. Төсөл сонгон шалгаруулах хороонд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дөрвөн төлөөллийг оролцуулж, олон нийтийн оролцоог хангаж зохион байгуулна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангана. Гэрээ байгуулж санхүүжилт олгоно. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилготой хамтын ажиллагаа эхэлнэ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлтөө зээлийг олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг шинжилэн, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А119 дугаар тоод тушаалаар батлан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4366 дугаарт бүртгэгдлээ. Журмын гол онцлог нь зээлийг хүртээмжтэй болгох үүднээс сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20-оос 300 сая төгрөг хүртэл, арилжааны банкар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20-оос 200 сая төгрөг хүртэл, Улаанбаатарт 300 саяас 1 тэрбум төгрөг хүртэл олгохоор тогтоосон. Орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломжоор хангаж, аймаг бүрт 1 тэрбум төгрөгийг тухайн аймаг орон нутгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, ажлын байр нэмэгдүүлэхээр 21.5 тэрбум төгрөгийн их үүсвэрийг хуваарлах эрхийг нээлээ.